Орон мэндийг үзэгчтэй залуусын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөв мэтгэлцээ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Би бол Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Ууган Баяр. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол агаарын бохирдлыг арилгах шийдэл нь орон сууцжуулалт мөн. Нийслэлийн утааг бууруулахад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улсын төсвөөс нийт 1,500 тэрбум төгрөг зарцуулсан гэх тоо мэдээлэл байгаа ч мэдрэгдэхүйц өөрчлөлт төдийлөн гарсангүй. Бид юуг төрүүлж шийдэх ёстой вэ? Зарим нь орон сууцжуулах бодлого хамгийн үр дүнтэй гэж үздэг. Хүн ам төвлөрлийг багасгаж гэр хорооллын өрхүүдийг шин суурьшлийн бүсүүд рүү шилжүүлснээр зуухны хэрэглээ буурч урт хугацаанд хотын хөгжил илүү зохион байгуулалттай болно гэж тайлбарладаг. Харин нөгөө талд дулаан, цахилгаан, бохир, шугам сүлжээ, нийтийн тээвэр гэх мэт дэд бүтцээ төрүүлж сайжруулах нь илүү бодит, хурдан үр дүнтэй гэж үзэх байр суурьч бий. Ингэснээр гэр хорооллын айлууд зуухнаас татгалзах боломжтой бөгөөд богино хугацаанд утааг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл бүрдэнэ гэж онцолдог. Гэвч үүний зэрэгцээ хотын төвлөрөл нэмэгдэх эрсдэл бий. Орон сууцжуулах уу, эсвэл бусад дэд бүтцээ төрүүлж шийдэх үү? Аль нь Улаанбаатарын утааг боддоор тогтвортой бууруулах жинхэнэ гарц вэ? Сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Харин одоо оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр энэ нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан. Нэгдүгээр орлогч Түмэн Далайн, Даваа Далайн. Хоёрдугаар энэ Улаанбаатар хотын ерөнхий архитектор Чинбатын төгс дэлгэр. Гуравдугаар энэ Хашаанда сайхан амьдарцгаая нүүр хуудасны зохицуулагч Цэнгэний Түмэн Баяр. Дөрөвдүгээр энэ Hybrid House компани захирал Цэрмаагийн Бат Эрдэнэ. Харин одоо мэтгэлцээний дүрмийг товчхон танилцуулъя. Мэтгэлцээний эхний хэсэг бол үндсэн илтгэлийн хэсэг. Энэхүү хэсэгт багийн ахлагч нар өөрсдийнхөө үзэл санааг хамгаалан эхний илтгэлээ хилцүүлнэ. Үүний араас гишүүдийн дэмжлэгийн илтгэл явна. Харин дараа нь модераторын асуултын хэсэг буюу миний бие багийн ахлагч нараас асуултсан. Харин дараа нь нэмэлт тайлбар хэсэг багуудад 15 секундын хугацаа өгч багууд хоорондоо ярилцсан аль гишүүнийг нэмэлт илтгэгчээр сонгохоо өөрсдөө шийднэ. Харин дараа нь нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. Энэхүү хэсэгт багийн ахлагч нар нь нөгөө багийнхан гишүүнээс асууна. Гишүүн зөрүүлж ахлагчаас бас асуух маягаар мэтгэлцээ өрнөнө. Харин мэтгэлцээний сүүлийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг байгаа. Дүгнэлтийн хэсгээр мэтгэлцэгч тус бүр мэтгэлцээ хэрхэн яаж өрнөсөн талаар өөрсдийнхөө дүгнэлтийг хийх юм. Мэтгэлцээний эхлүүлээ. Нэгдүгээр энэ таны хувьд яагаад орон сууцжуулалт нь агаарын бохирдлыг арилгах гарц мөн гэж бодож байгаа. За таны цаг явж эхэллээ. За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За Улаанбаатар хот агаарын бохирдол яагаад орон сууцжуулалт бол агаарын бохирдлын шийдэл вэ гэдэг асуултанд товчхон хариулахад за агаарын бохирдлын одоо сүүлийн 2022 оны олон улсын байгууллага хийсэн судалгаагаар 28% бол автомашин, 70 орчим хувийг бол гэр хорооллын Улаанбаатар хотод байгаа өнөөдөр 172 мянга орчим яндан бол агаарын бохирдлын 70% бүрдүүлж байгаа. Үлдсэн 2% бол бусад одоо дунд оврын болон цэцлэгээ станцууд гэсэн ийм олон улсын статистик тоо баримт байдаг. За үүнээс авч үзэхэд бол 70%-ийг бүрдүүлж байгаа хүчин зүйл бол 172 мянган яндан буюу үүний одоо 91 мянган өрх нь бол гэрт үлдэгдэл нь бол ийм одоо яндантай байшинд амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр 70% агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа энэхүү одоо гэр хорооллыг бид нэр орон сууцжуулах нь өөрөө агаарын бохирдлыг шийдвэрлэх үндсэн үзүүлэлт юм а гэдгийг энэ тоо статистик баталж байна. За дараагийн нэг баталж байгаа тоо статистик бол бид нэр Сэлб 20 минутын хотыг байгуулахаар 2024 онд 1068 нэгж талбарыг чөлөөлөхөд тус 158 га дээр байсан албан ёсны 3 одоо агаарын чанарын үзүүлэлтийн стандартын хэмжилтээр 23 онтой харьцуулахад агаарын бохирдол тэр одоо бүс нутагт 22.1%-аар бол багассан. Улаанбаатарын хэмжээнд агаарын бохирдолд 1.2% үзүүлэлттэй гэсэн юм тоо баримт статистик гарсан. Ийм учраас эдгээрийг үндэслэхэд өнөөдөр одоо та бидний эрүүл мэндэд хамгийн сөргөөр нөлөөлж байгаа одоо өвчин суур өвчний үндэслэл бас энэхүү өвлийн улиралд үүсэж байгаа агаарын бохирдлын үндсэн 70% шалтгааныг 172 мянган яндан бүрдүүлж байна. Энэ 172 мянган яндан бид нэр одоо мянгаар бууруулахад бол тус бүс нутагт 22.1% үзүүлэлттэй учраас бид нар
эдгээр яндан бууруулж одоо агаарын бохирдлыг бууруулах нь бол гэр хорооллыг орон сууцжуулах юм аа гэдэг. За өнөөдөр бид нар зөвхөн агаарын бохирдлыг бас ярих гэдэг байгаа биш. Орон сууцжуулалт гэдэг нэр томьёол дээр гэр хороолтойгоо хөрсний бохирдол, нүхэн жорлон. Улаанбаатар хотод өнөөдөр ойролцоогоор 200 мянган орчим нүхэн жорлон байна. Сэлбийн бүдэр бүс нутаг дээр 5-6 мянган нүхэн жорлон. Эдгээр нүхэн жорлон дээр аммиак, нитрат, хар туглаг гэх мэт одоо хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөлөлд үзүүлдэг олон элементүүд байдаг. За эдгээр одоо элементүүдийг бууруулж хүний эрүүл мэндэд одоо эерэг нөлөө авчрахын тулд бид нар бас энэ гэр хорооллыг орон сууцжуулснараа энэ хөрсний бохирдол гих мэт маш олон асуудлуудаасаа одоо салах, ангижрах ёстой. Ийм учраас бид нар өнөөдөр зөвхөн агаарын бохирдол гэхгүй Улаанбаатар хотын төгжрөл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гих мэт маш олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өнөөдөр орон сууцжуулалт бол хамгийн чухал юм а гэж хэлье. За нэгдүгээр өндөрт баярлалаа. Харин одоо Ницах багийн ахлагч буюу 3 дугаар эндэрээс асууя. Таны хувьд агаарын бохирдлыг одоо бууруулах үр дүнтэй арга нь орон сууцжуулалтаас өөр ямар арга байгаа гэж үзэж байна. За тэгэхээр таны цаг явж эхэллээ. За тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн орон сууцжуулаад бол бууруулж чадахгүй гэдэг нь сүүлийн одоо 15 жилийн хугацаанд харагдаж байгаа. За тэгэхээр нийтдээ 172 мянган гэр хорооллын айл өрхүүд одоо бүгдээрээ орон сууцнд орох мөрөөдөлтэй юу, хүсэлтэй юу, сонирхолтой юу гэвэл үгүй. 60 орчим хувь нь бол хашаандаа сайхан амьдрах сонирхолтой байна гэж үздэг. За ингээд ер нь бол гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн орон сууцчулж одоо 172 мянган айлыг амжихгүй. Зөвхөн одоо сэлэв дэд төв дээр ингээд тооцоход, эдийн засгийн утгаар нь тооцоход сэлэв дэд төвийн дэд үтсийг барихад одоо олон улсын банкудаас 100 гаруй сая долларын зээл авсан. За газрын 2000 орчим айлын газрыг чөлөөлөхөд 680 орчим тэрбум төгрөгийг төсөөс гаргасан. За одоо 100000 айлын орон сууцыг барихад 500 сая долларын бонд босгож ингээд бодохоор 3 их 80 орчим төгрөгөөр 100000 айлыг 2000 яндан буулгаад 100000 айлыг шийдэж байгаа. Тэгэхээр нэг айлд оногдож байгаа суур зардал өөрөө бараг 300 орчим сая төгрөг болж байгаа нь. Хоёр өрөө байрны суур зардал нь. За ингээд бодох юм бол иймэрхүү маягаар төр бүхнийг хийгээд орон сууцчуулаад явна гэвэл өнөөдөр гэр хорооллыг одоо орон сууцчуулж амжихгүй нэг. Хоёрт нь гэвэл гэр хорооллыг одоо агаарын бохирдлыг бууруулах 3 одоо том асуудал байгаа. За нэгдүгээрт бол хот төлөвлөлтийн бодлого маш тодорхойгүй байна. За 15 жилийн өмнө дахин төлөвлөнө гэж ярьж байсан газар одоо хүртэл дахин төлөвлөгдөөгүй байна. Тэр үед 30 настай байсан залуу өнөөдөр 45 настай болсон байна. Тэр үед 40 настай байсан бүсгүй өнөөдөр 55 настай тэтгэврт гарахад тулчаад байгаа байхгүй. Тэгээ ингээд залуу насаа нэг насаа яаж н орон сууцчулт хүлээгээд дахин төлөвлөлт хүлээгээд насыг орж байна. За одоо манай ерөнхий архитектор бас хэлэх байх 2020-40 гэдэг төлөвлөгөөг би бүтэн танилцаагүй. Гэхдээ зарим слайдыг нь гүйлгэж харахад нийт гэр хорооллыг одоо баг 90 орчим хувийн байхгүй болгож орон сууцчулна гэсэн байна. Дахиад 40 он хүртэл яах нь вэ? Ингээд бүгдийг орон сууцчулна гэж явж байгаа. Гэтэл ингээд бодит бус төлөвлөгөө гаргаад явхаар яадаг вэ гэхээр гэр хорооллынхан хашаандаа юу ч хийж болтгоо. Яагаад гэвэл дахин төлөвлөлт орох юм чинь дулаалж болтгоо. Дахин төлөвлөлт орох юм чинь мод тарьж болтгоо. Яагаад гэвэл эх жил орох юм чинь дараа жил орох юм чинь 3 жилийн дараа орох юм чинь гээд энэ хот төлөвлөлтийн бодлого тодорхойгүйс үүдээд эсвэл буруу төлөвлөснөөс үүдээд гэр хорооллын хөгжлийг гацаадаг. Нэг. Хоёр дахь нь бол энэ дэд үтсийн асуудал байдаг. Дэд үтс хүртээмжгүй байдлаас үүдээд гэр хороолт дэд үтс тавьдаггүй. Яагаад гэвэл гэр хорооллыг бүгдийг байхгүй болгоно гэж үздэг учраас гэр хороолт нэгч дэд үтс, метрч дэд үтс тавихгүй байна. Тийм учраас гэр хорооллын яндан буухгүй байна. За гурав дахь нь бол энэ гэр хорооллын орон байрны стандарт гэдэг зүйл байгаа. Тэгэхээр жилд гэр хороолт нэг 100000 орчим одоо яндантай нөхөн жорлонтой байшин баригдаж байна. Ямар нэгэн барилгын стандарт мөрдөхгүйгээр баригдаж байна, тийм ээ. Тэгэхээр эдгээр гурван зүйлийг бид нэр зөв төлөвлөх, хот төлөвлөлт, дэд үтс, гэр хорооллын орон байрны стандартыг сайжруулах юм бол бид нэр утаанаас буурч чадна гэж харж байгаа. За 3 дугаар эндэрт баярлалаа. За харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг буюу дэмжлэгийн илтгэлийн хэсэг гишүүд ахлагчийнхаа яриаг дэмжинэ. За тэгэхээр 2 болон 4 дугаар эндрийн хооронд дүүл мэтгэлцээ гэж ойлгож байна. Тэгэхээр нэгнийхээ яриаг дунд нь таслаад ницаалт хийгээд ороод ирэх бүрэн боломжтой шүү. Шууд. За тэгэхээр 2 дугаар эндрээс эхлэе. За таны цаг явж эхэллээ. За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За сэдвийн дагуу хэлэлцүүлэгт орон сууцчлах нь удааг бууруулах хамгийн зөв шийдэл юм а гэдэг дээр
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд за хот байгуулалтын үйл ажиллагааг хаана хэрхэн явуулах вэ гэсэн ерөнхий төлөвлөгөө бол гарсан байгаа. За энэ дээр бол нийт 100% гэж үзэх буюу 44 мянган гаанууд төвсгэрт бол за 47% нь бол дахин төлөвлөн хөгжүүлэх буюу ашиглын шаардлага хангахгүй байгаа болон гэр хорооллын орчмыг бол хөгжүүлнэ гэж ингэж тусгасан байгаа. Мөн дахин 21% гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах гэж тус бүр тусгасан байгаа. За мэдээч үүнээс сэн шууршил үүсгэх болон хэвээр хадгалж шинжлэх гэсэн бас тухаасан 2 бүс бол байгаа. Тэгэхээр нийтдээ ингээд 4 төрлийн бүсээр бол бид бол хуваасан гэсэн үг. Тэгэхээр энэ 21% буюу гэр хорооллын газрыг бол дахин зохион байгуулах юмаа гэдэг эдгээр бүсүүд дээр за бид бол одоо ийм амны сууц буюу одоо ийм тухтай сууцыг бол бас төлөвлөх юмаа гэж бол гаргасан байгаа. За харин энэ дахин төлөвлөн хөгжүүлэх орчин дээр бол Улаанбаатар хотод одоогоор орон сууцжуулах үйл ажиллагаа бол эрчимтэй явагдаж байгаа. За нийлүүлэлтийн хувьд хараад үзэхэд 25 оноос 28 онд гэхэд бол нийт бол 15 мянган өрхийг бол орон сууцжуулна гэж төлөвлөсөн байна. За 32 он хүртэл нийтдээ бол 70 мянган өрх буюу 2040 он гэхэд одоо амьдарч байгаа энэ гэр хорооллын орчмын 70% орчмыг бол орон сууцжуулна гэсэн ийм төлөвлөлтийг тус бүрээр ингээ гаргаад стратеги төлөвлөгөөтэй бол ингээ явж байгаа. За мэдээж удаашралтай үйл явц бол гарсан байгаа. За энэ дээр бол хот төлөлтийг дахин хөгжүүлэх тухайх бол 2015 онд батлагдсанаар за гэр хорооллыг дахин төлөвлөх одоо хувийн хвшлүүдийн хэрэгжүүлж байгаа төслүүд бас мөн явагдаж байгаа. За энэ бол нийтдээ 42 байршилт за 90 мянган өрхлийн дахин төлөвлөх энэ төлөвлөлт бол бас мөн явж байгаа. За Улаанбаатар хотын хэмжээнд сая бас 1-р орлогчийн маань хэлснээр гэр хороол гэдэг өөрөө зөвхөн агаарын бохирдол гэлтгүү хөрсний бохирдол гэж ингэж бас хэллээ. Тэгэхээр энэ дээр мөн нэмээд хэлэхэд энэ нь өөрөө бас нийгмийн эдийн засаг ийм талын одоо ийм бас сөрөг нөлөөтэй гэдгийг бол бид харуулж байгаа. За энд гарч байгаа гэмт хэргийн тоо за амьдрах энэ чанарын одоо үзүүлэлт бол одоо дэлхийн нөгөө амьдрах чанарын үзүүлэлттэй хотуудын одоо энэ үзүүлэлт харахад бол нэлээдгүй юм дорой байгаа. Тэгэхээр учир шалтгааныг тодруулаад за энэ яагаад тэгвэл гэр хорооллын орчмын энэ орон сууцчлах үйл ажиллагаа бас ямар шалтгааны улмаас удаашралтай байгаа вэ гэдэг дээр бол мэдээж дид бүтэц буюу за дулаан цахилгааны эдгээр хомсдлоос үүсэж байгаа маа гэдэг утгаараа нийслэлийн хэмжээнд за мега төслүүдийнхаа хүрээнд бол дулаан за харин одоо 4-р энэ төлөв шилжүүлээ. Өөрөө ч хугацааг төрүүлдээгээд хэсэг хугацааны дараа ашиглаж болно. За 4-р энэ. За орой минь. За Улаанбаатар хотыг утаагүй хөрснөө бохирдолгүй гол нь орон сууцжуулахын тулд заавал яг ингээд нөгөө нэг төвийн төвлөрсөн дэд үстээр тулгуурласан одоо орон сууцны бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө яг бодитоор одоо зах зээл дээр ингээд яг бодитоор бол яг хэрэгжих боломжгүй гэдэг агуулга байгаад байна. Одоо Түмэн баярын хэлдэг агуулгаар бол одоо газар чөлөөлөлт нь ойролцоогоор 680 тэрбум болчлоо шүү дээ. За тэн дээр дэд үтцийн зардал нь өөрөө одоо 100 сая доллар дахиад шугам хоолой татах зардал тэр нь ингээд нэг 50 орчим сая доллар ингээд бодоод үзвэл энэ чинь 1.2 их найт төгрөг болчихж байгаа байхгүй. 1.2 их найт төгрөгөөр ойролцоогоор 10,000 айл орон сууцжуулах газар дэд үтцийн чөлөөлчлөө гэсэн үг, бий болгочлоо гэсэн үг. Нэг айл ногдож байгаа зардал нь 120 сая төгрөг болчихж байгаа байхгүй. 120 сая төгрөг хизээч энэ хөгдөхгүй болчихж байгаа. За тэгээд ойролцоогоор Сэлэв дэд төвийн одоо орон сууцны метр квадрат нь ойролцоогоор 60 метр квадрат гэж бодвол 1 метр квадрат тутамд 120-оор 60-таа хуваавал 2 сая төгрөгийн татаас өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө угаасаа ямар ч боломжгүй зүйл рүү болж хуурж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь буцаагаад сая хэлж байна л да. Яг тухайн бүс нутагтаар 22.1% утаа буурсан гэж байна. Нийт Улаанбаатар хувьд 1.2% утаа буурлаа гэж байна. Гэхдээ тэр 2000 айл хайцсан. Шууд орон сууцнд орсон юм эсвэл өөр газар руу очиод гэр байшин бариад амьдэрсэн үү? 280 сая төгрөгөөр тэр хүмүүс одоо ихэнх нь байранд орохгүй 2 айлтай ч юм уу байвал нэг газар очиод гахшаа байшин бариад ингэ авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэж та хэдэд энэ дээр судалсан судалгаа байгаа юу? Буцаагаад дид төв дээр нь одоо жишээлбэл 70,000 айл орон сууцыг барих дид үтцийг хэдэн хонд яаж шийдэх вэ? Нэгтгэн. Тэгээд хэдэн төгрөний өртөг орох вэ? Гуравт нь одоо ингээд 2, 3 дугаар 4-р цахилгаан станцуудын дулааны өртөг нь өөр маш хямдхан байдаг. Яагаад вэ гэхээр тэр чинь төмөр замтай байхгүй. Хойшоо Сэлэв төв рүүгээ нүүрсээ яаж зүгч. Дулааны өртөг нь одоо 3, 4-р цахилгаан станцаас хэд дахин үнэтэй байх юм. Буцаагаад одоо 3, 4-р цахилгаан станцуудын дулааны татаас нь нэг айлдаа 85% татаастаа өгж байгаа шүү дээ. Нэг аль жишээлбэл 200 мянган төгрөгийн дулааны мөнгө 60 м квадраттай 200 мянган төгрөгийн дулааны мөнгө гарах ёстой байтал 30 мянган төгрөг 30 гаруй мянган төгрөгийг авч байгаа. 150 60 мянган төгрөгийг буюу 80% нь одоо
тог хэрэгжилж байгаа айлууд нь нэгт өгж байгаа, хоёрт улсын татаасаар өгж байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр өгж байгаа. Тэгвэл сэлэг төвдөрөө тэр одоо станцаа яаж тэжээгч байгаа юм? Яаж их нүүсээр нь явах байгаа юм? Дулааны үнэ нь яг энэ өртгөөр нь гэж байна гэвэл одоо жишээлбэл бараг 90-ээс дээш хувийн татаастай болох гээд шүү дээ. Байрыг нь улс ингээд үнгүй бариад өгчлөө. Тэгээд одоо ингээд дэд үтсэн бариад өгчлөө. Буцаагаад асар өндөр өртөгтөөгөө тэр байрыг нь одоо барьлаа гэж бодоход буцаагаад тэрний дэд үтцийн одоо урсгал зардлыг нь яаж даах юм? Буцаагаад бас нэг юм тодруулаад хэлэхэд нэг байр одоо жишээлбэл 120 сая төгрөгийн одоо юутай гэж штэ. Тэнгүүтлээ 500 сая доллараар яг энэ ардны гайл орон сууц бүрэн барих уу? Буцаагаад одоо энэ бонд өөрөө хэдэн хувийн хүүтэй юм? Жишээлбэл энэ төсөл 3 жил хэрэгжихэд энэ хүү жишээлбэл 10% хүүтэй байвал 30% өсөх буюу нөгөө 500 сая долларт нь 650 сая доллар болно. 1 м квадратын өртгөн нь яг хэдээр босоод хэдээр зарах юм? Асуулт чам яриад өгөх. Дулаан хангамжийн төлөвлөлтийн хувьд 2040 он хүртэл дулааны ачаал одоо байгаа 3820 мегаватт одоо 7000 баг 8000 2 дахин өснө гэсэн ийм үзүүлэлт байгаа. Тэгэхээр мэдээж саяны хэлж байгаачлан төлөвлөсөн дулаан хангамжийн одоо их усүрүүдийг бол өргөдөх шаардлагатай. Гэтэ бас буруу ойлголт огшгүй зөвхөн төлөвлөсөн биш хэсэгчилсэн дулааны хангамжийн их усүрүүдийг нийт 2040 он гэхэд бол 15 байршилд төлөвлөсөн байгаа. Тэгэхээр эдгээр 15 байршлаас эхний одоо 2 3 байршлаас ажил нь эхлээд ингээ гараанасаа явж байна. За тэгэхээр хэсэгчилсэн дулаан хангамжийн бүсгүүдийг бас төлөвлөснөөрөө яг саяны хэлээд байгаа асуудал буюу за гэр хорооллын энэ дайдд бүтэц бас төлөвлөсөн дулаан хангамжинд холбох боломжгүй эсвэл хангана гэж ингэж төлөвлөсөн байгаа. За мөнөөс гадна уулынхаа дэшээ өгсөн буюу одоо дэд бүтэц хүрэхэд одоо ийм хүндрэлтэй хэсгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэсгүүд дээр болохоор бие даасан дулаан хангамжийн одоо их усүрийг бол би тэгэхэд төлөвлөнө гэдгээр энгийн байдлаар бол 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бол тусгасан байгаа. Тэгэхээр хэсэгчлэн дээр ярихад зөвхөн сэлбийн хүрээнд авч үзэхэд сэлбийн одоо Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлсэн дулааны цахилгаан станц бол байдаг. Одоо энэ бол 34 мегаваттын одоогоор бол ашиглалтанд бол байдаг. Сэлб орон сууч болох төсөл маань хойдолтноос мөн дам даржаа дэд төвийн станц байгаа 63. За энэ дээр нэмхэн сэлбээр бол нүүрсэн яаж өгөх гэж ах шиг байна. Энэ дээр бас бид хий болон за гүний дулааны одоо хэсэгчлэн дулаан хангамжийн их усүрийг судлахаар 34 мегаваттаар хэдэн айлыг одоо халаах вэ гэхээр ардны гайлаар хүрэхгүй. За тэгэхээр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо төрөнд өртөгч 120 сая төгрөг нэмэгдэнэ гэсэн үг ч байгаа байхгүй. Хоёулаа 93 мегаватт ч одоо хэдэн төгрөгийн өртөгтэй босч байгаа. Тэгэхээр чи нэг айлын 120 сая дээр хит их илүү болоо чинь. За хоёр дахь нь биш үү? Дулааны хөртгийг яаж тооч байгаа. Газаар ингээд шийдлээ. Газаар шийдлээ гэж бодвол тэр газарын өртөг нүүснээс хэд дахин илүү өндөр өртөгтэй болно. Тэгээ импортоос хамааралтай болно. Энэ айлуудын датаасыг төвийн дулааны одоо 3 4 цэцлэг станцуудын өгж байгаа айлуудын дулааны өртгөөр та бүх өгөх үү? Энд чинь хэд дахин илүү өндөр өртөгтэй болно шүү дээ. Баг 10 дахин илүү өндөр өртөгтэй болно. Гурав дахь нь тэр газ тэр газрын гүний гэж байгаа байхгүй судалсан юм уу та хэд. Энэ газрын гүний хагалбар чинь цөөхөн Монгол улсын хэмжээнд цөөхөн газар байдаг шүү дээ. Ховд завхаа хавцаал байгаа шүү дээ. За баярлалаа. Дэмжлэгийн ихтгэлийн хэсэг энэ өрөөнд өндөрлөж байна. Харин одоо модераторын хэсэг буюу миний би багийн ахлагчдаас асуулт бэлдсэн байна. За харин одоо хамгийн ихний асуултыг би Ницах багийн ахлагч болох 3 дугаар мэтгэлцэгчээс асууя. За надад бол танаас асуухыг 2 асуулт байна. За эхний асуулт болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг юм судалгаа гаргасан байна л да. Гэр хорооллын утаа нь автомашины одоо гаргаж байгаа утаанаас 3-5 дахин илүү хортой гэж байгаа эрүүл мэндэд. Тэгэхээр яхаарахгүй энэ төрлийн одоо аюулыг бууруулах шийдэл нь яхаарахгүй орон сууцчлалт гэдэг дээр та санал нийлж байна уу? За тэгэхээр орон сууцчлалт буюу гэр хорооллын утааг зөвхөн орон сууцаар шийднэ гэж одоо боломжгүй гэдэг зүйлийг түрүүн 3 үндслээр би хэлсэн. Нэгдүгээрт бол энэ хот төлөвлөлт тодорхой болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол тэр дэд үтцийг гэр хороолт бий болох хэрэгтэй. Тэр нь бол төвлөрсөн эсвэл бие даасан гэдэг. Илүү бие даасан гэдэг дээр бидний байр суурь явдаг. За гуравдугаарт бол тэр орон байрны стандарт гэж байна. Тэгэхээр манай гэр хороололд байгаа 172 мянган айл өрхийн 95% нь дулааны алдагдaltaй. Олон улсын стандартаас 5 дахин илүү их дулаан хэрэглэж халдаг гэсэн үг. Илүү их. За тэгэхээр одоо жишээлбэл 90 одоо бидний тоогоор бол 95 мянган монгол гэр байна гэж. Тэгэхээр монгол гэр жишээлбэл яадаг вэ гэхээр 1 жилийн хугацаанд 3 сая төгрөгийн нүүрсээр халдаг. Нэгхэ өвлийн. 2 жилийн дотор 6 сая төгрөгийн нүүрсээр халж байна. Тэгэхээр монгол гэр яаж нөхөр 2 жилийн дотор монгол гэр чи өөрөө 5 сая шүү дээ.
2 жилийн дотор өөрийгөө шатааж гин гэсэн үг байна. За байшин мөн адилхан 3-5 сая төгрөгийн зардал гаргаж халааж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бас гайхчихж магадгүй. Яагаад ийм өндөр нүүрс чи хамтхан штэ гэж байгаа. Татаас гэдэг юм цаана явж идэх тийм ээ. 80% татаастай явж байгаа. Тийм учраас мэдээж бүгдийг орон сууцчулж амжихгүй түрүүн хэлж байна. Бид нар 2,000 айлын газар чөлөөлөхөд 2-3 их 80 төгрөг зарцуулж байна. Тэгэхээр гэр хороолт байгаа гэр байшин сууцаа стандартын шаардлага хангуулах буюу одоо дулаалах тийм ээ эрчим хүчний хэмнэлттэй болгох, эрчим хүчний үр ашигтай болгох шийдлүүд дээр бид нар анхаарах хэрэгтэй юм. Анхаарах хэрэгтэй. Тэгжээж бидний утаа За дараагийн асуулт. буурна. Гэр хорооллын орон байр сайжрах. За нотлох багийн ахлагч бол хэлсэн. Орон сууцжуулснаар одоо хөрсний бохирдол, за тэгээд замын асуудлаас шийднэ, хогны асуудал шийдэгдэнэ гэж ярьж ирсэн. Та энэ дээр бол санал нийлж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар бол бохирдол угсаа буурна орон сууцжуулалт нь. Энэ дээр санал нийлж байна. Тэгэхээр гэр хорооллын ерөөсө төрөөс хоёрхан л зүйл хийх хэрэгтэй байна гэр хороолт. Нэгдүгээрт автозам. Автозамыг гудамж болгоноор сайжруулах хэрэгтэй. А хоёрдугаарт цэвэр усны л асуудал. Цэвэр ус. Цэвэр ус айл болгонд очих хэрэгтэй. За одоо та бүхэн анзарч байгаа хөтлийн энэ уулын орой дээр маш том усан сан байгаа. 10 жилийн өмнө байгуулсан. Нэг ч айлд усаа өгдөг. За хайлаастад байгаа. Гэх мэтлэн даригт байгаа. Уул өндөрлөг хэсгүүд дээр нь тухайн үе одоо 10 жилийн өмнө барилгын яамнаас санаачлах гаргаад маш олон цэвэр усны нөөцүүдийг бүрдүүлсэн. Гэтэл гэр хороолт өгдөг. А харин бусад хөрсний бохирдлыг бид нар септик буюу бие даасан байдлаар хашаанд нь шийдэж болно. Бид нар одоо 20 км бохирыг урсгаж цэвэрлэдэг тийм технологи хоцрогдсон. Бохирыг бол 2 метрийн дотор цэвэрлэнэ. За дулааныг бол бид нар эрчим хүч айл болгоны хашаанд 220-ын тог очсон байгаа. Тийм учраас тэр байшингийн эрчим хүчний алдагдал буюу тэрийг нь багасгачих юм бол маш бага эрчим хүчээр сүүлийн үед нараар чалах боломжтой. Тэгэхээр хөрсний бохирдол, агаарын бохирдол гэдэг зүйлийг гэр хороололт хашаанд нь бие даасан байдлаар шийдэх бүрэн боломжтой. Ингэж утаагаа бууруулах ёстой гэж харж байна. За баярлалаа. Ойлгомжтой хариуллаа. Харин дараагийн асуултыг нотлох багийн ахлагч нэгдүгээр мэтгэлцэгчээс асууя. За надад танаас асуух 3 асуулт байна. За хамгийн ихний асуулт болохоор Монголын эрчим хүчний их усүрийн одоо 90% нь бол нүүрснээс гаргаж авдаг гэсэн мэдээлэл надад байна. Тэгэхээр манай цахилгаан станц өнөөдөр бол ачааллаа дийлэхгүй байгаа. Тэгэхээр орон сууцчуулалтын хэмжээ ихсний одоо үр дүнд бид нөр өөрсдөө энэ дулааны хэрэглээ, цахилгааны хэрэглээгээ дийлж чадах нөхцөл байдалд байгаа юу? За ихний асуулт. За юуны түрүүнд бас Түмбаяр тэргүүн Батэрдэн нартай одоо асуултуудад шүүмжлүүдэд баярлалаа. Бүгдэнд нь хариулт байна. Гэхдээ яг хариулах юу одоо боломж байх дараагийн үн дээр гарч ирэх байх гэж бодож байна. Бүгд бол тайлбартай. За юун дээр саяны таны хэлж байгаа дээр бол Монгол улсын одоо төвийн эрчим хүчний бүс бол Улаанбаатар хотын төвийн системд ордог. За юун дээр нүүрснээс 90 гаруй хувийг гэж байгаа. Гэхдээ одоо яг энэ өвлийн оргил ачаал бол 1800 цахилгаанаар бол 1800 мегаватт хүрэх юм тооцоолтой байж байгаа. За одоогоор бол бид нэр 1650 орчмыг бол өгч чадж байгаа. Оросын холбооны усаас энэ өвөлдөө бид нэр оргил цагийн ачаал дээр төвийн системд 150-200 мегаваттыг нэг сарын дундуур аавна гэсэн тооцоолтой байгаа. Гэвч одоо бөөрөлжүүдийн 150, 2 дугаар блокийн 150 буюу 300 мегаваттыг бөөрөлжүүд өгснөөрөө бид нар энэ өвөл анх удаа өвлийн оргил цагийн ачааллын үеэр Оросын холбооны улсаас хараат бус байдлаар бол Монгол улсын төвийн эрчим хүчний систем буюу Улаанбаатар, Сэлэнг, Дархан, Өмнө Говь орчмын энэ систем бол ажиллах анхны боломж бол бүрдэж байгаа. Яг нь энэ ингээд хараат бус байдлын бол нэг чухал хэсэг тийм ээ. За таны асуулт яг ингээд тодорхой хариулахад дэлхийн хотууд хүүтний хот, дулааны хот гэж хоёр ангилагддаг. Монгол улс бол далайн төвчнөөс дэш Улаанбаатар хот ойролцоогоор 1300 метрт өргөгдсөн дэлхийн хүүтэн хот гэдэг ангилалд ордог буюу дэлхийн хамгийн хүүтэн нийслэл бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Өвөлдөө урталтай хойдолтой эмээлтийн даваан дээр хасах 50 градус металлын гадаргуу дээр хүрдэг хэмжигцээгөөр 45 дээр хүрдэг ганцхан хөлбөр. Ийм хүүтэн нийслэл Улаанбаатар хотод дэлхийн хүүтэн хотод хамгийн үр өгөөчтэй, эдийн засгийн хувьд үр өгөөчтэй систем бол төвлөрсөн систем байдаг. Ийм учраас социализмын тооцоо хийгээд Улаанбаатар хотод дулаан цахилгааныг ашиг туулийн генератор турбины үед ашигтай байхаар нэг хийцлээр шийдэж цахилгааны гарангаа илүү хаягдл технологи буюу нэмэлт байдлаар дулааныг гаргаж төвлөрсөн байдлаар өнөөдөр Улаанбаатар хотод дулааныг шийдэж асуулт. Жишээлбэл ийм учраас 100 мянган айлыг орон сууцтай болгосон тохиолдолд бид нэр энэ төрлийн одоо эрчим хүчээр хангах боломжтой үгүй. Боломжтой. Одоо бид нар сая 2-7 хоногийн өмнө ТЭЦ 5 буюу 300 мегаватт эрчим хүч, 340 гикал цагийн
дулааныг нийлүүлэх боломжтой буюу айлуудыг хэрвээ захилгаанаа оруулах юм бол ойролцоогоор 10,000 айл, захилгаанаа оруулахгүй бол 5,000 таны үдийг асуултанд одоо хангаж чадхаар ийм хэмжээний станцын яг бүхэн байгуулалтын хувьд бол танаас асуучих. За хоёр дахь асуултны үхээр за жишээлбэл орон сууц нь өөрөө яг агаарын бохирдлын үнэхээр шийдэл юм бол Улаанбаатар хотод орон сууц ихтэй байгаа бүсүүдэд яагаад агаарын бохирдол буурахгүй байгаа вэ? За агаарын бохирдол бол буурж байгаа. Улаанбаатар хот бол жилийн 4 улирлын 80% буюу өвлийн улирлд ихэвчлэн баруун хойтлоос салхилдаг. Баруун хойтол буюу толгойд орчим Улаанбаатар хотын төвийг хангаж байгаа зурагт Баян өшөө орчмоос их хэмжээний одоо айлуудын одоо утаа Улаанбаатар хотын төвийн хэсгэл орж ирдэг. Түрүү хийсэн сэлбдээр өнөөдөр бид нар 1968 нэгж талбарыг чөлөөлт дууссан. 1000-ыг чөлөөлөхөд 22.1% агаарын одоо өөрчлөлтөөсөн бол одоо 1968-ыг чөлөөснөөрөө өнөөдөр Сүхбаатарын талбай орчимд бол агаарын чанарын үзүүлэлт бол ойролцоогоор 29-с 83% одоо илүү сайжралттай эм үзүүлэлтүүд дээр одоо статистик явж байгаа. За сүүлийн асуулт би асуучих. Та энэ дээр нэг 30 секундэд хариулаад өгвөл их сайн байна. За ерөнхийдөө нэг 173 мянган гэр орорлын айл байна гэж ярьсан шүү дээ. За байшинтай олон Монгол гэртэй. За эдгээр айлуудын хэдэн хувийг нь орон сууцжуулах боломжтой байдаг. Тэрний яг үнэхээр бодит байдал дээр хэрэгжих боломжтой гэж та үзэж байна уу? За жишээлбэл олон улсын ингээд жишээнүүдийг хараад үзэхэд төр нь өөрөө орон сууцны үйл хөдлөлгөөнгийн зах зээл дээр оролцоод ирэхээр хямрал бий болдог. Тэгэхээр манайд ч гэсэн ийм эрсдэл байж болох уу? Үнэхээр энэ яг надад бол нэг юм утоп санагдаад байгаа байхгүй. Та энэ дээр юу гэж бодож байна? За таны хэлж байгаатай санал нийлж байгаа. Төр орон сууцны бодлогод менежментийн зүгээр оролцсон. Барилга одоо орон сууц руу орохгүй. Одоо Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүд бол өмнө бүгд найрамдах Солонгос ард улс, Хятад ард улс эдийн Exim банкын нэг өнгөлттэй зээлээр урт хугацаанд зарим буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг бол нийслэл хэрэгжүүлж байгаа. Сүүлд сэлбдээр бол бид нар олон улсаас бонд усгасан учраас тэр 500 сая долларыг бол зөвхөн орон сууц биш бусад 6 төрлийн үндсэн дэд бүтцүүд дээр бас хөрөнгө оруулалт хийж байгаа. Цаашид бол нийслэл Улаанбаатар хотоос зөвхөн хот төлөвлөлтөөрөө дамжуулж нийтийн дэд бүтц 6 төрлийн үндсэн ус цахилгаан, цэвэр бохор ус, үерийн байгууламж, нийтийн тээвэр гэх мэт суур дэд бүтцүүдийг шийдэж өгнө. Ингээд хувийн ишлүүд нь өөрсдөө зах зээлийнхаа зарчмаараа орон сууцчлалын бодлогыг хэрэгжүүлээд явна. За баярлалаа, их ойлгомжтой хариулт өглөө. За харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг буюу тайлбар хэсэг рүү оръё. За би баг болгонд 15 секундын хугацаа өгье. Хоорондоо ярилцаад аль мэтгэлцэгчийг нэмэлт илтгэгчээр одоо оруулах гэдгээ өөрсдөө шийднэ. За цаг явж эхэллээ. За цаг дууссан байна. За одоо мэтгэлцээний тайлбар хэсгийг эхлүүлээ. Ницах талаас бол 4-р мэтгэлцэгч, нотлохоос бол багийнхлагч буюу 1-р мэтгэлцэгч юм байна. За энэ удаа 4-р мэтгэлцэгчээс эхлэе. Гэхдээ ерөөхдөө хоорондоо зөв шууд ярилцчих юм байна. За ер нь бол яг даваа далаа орлогчийн төрөнд хэлж байгаагаар хүүтний хотод заавал төвлөрсөн одоо дулааны хангамжаар л айлуудыг утаагүй одоо дулаанаар хангана гэж ярьжлаа л да. За энгийнээр ирвэл за 25 жилийн өмнө бид харилцаа холбооны асуудлыг яаж шийддэг байсан бэ гэд та бодоод үзээрэй. Харилцаа холбооны асуудлыг бид суурин утсыг дагаж ярьдаг, бас интернетэд ордог байсан. Энэ бас одоо яг тэгж ярьдаг байсан. Одоо өнөөдөр бид харилцаа холбооны асуудлыг яаж шийддэг вэ? Гар утсаараа шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл интернетэд орж бүх мэдээлэл авж ийн бас хоорондоо ярьж ийн. Тэгээ яг таны хэлж байгаа тэр социализмд гарсан судалгаа чинь яг тэр суурь уттай адилхан байхгүй. Одоо технологи хөгжсөн. Өөрөөр хэлбэл байшинг бид хэд гар уттай адилхан бүх одоо дэд бүтцийг бие даасан байдлаар шийддэг болсон байхгүй. Өөрөөр хэлбэл одоо захилгааныг чинь та харалтай. Сэргийгдхийг бид одоо бие даасан байдлаар шийдэж болж байгаа үстэй. Тэгээ жоохон үнэтэй гэхдээ арай одоо хэдэн жилийн дараа хямдарч байна. Тэгвэл амны орон сууцсан дээр бохрыг жишээлбэл 20 км одоо татаж тэнд нэг цэвэрлэх байгууламж орой тэрвэрлэх байгууламжаас дахиад цэвэршүүлээ туул голынхон айсаа бохирдуулах ямар шаардлага байгаа. Хашаанд нь 2 км-ийн дотор цэвэршүүлэхэд хамаагүй бага зардалтай. Одоо та бүхэн сая дэд үтцэн өртөг гэж ярьж штэ. Энд чинь нэг айлдаа 70-80 сая төгрөг ноогдож байна. Тэгээ орон сууцны одоо юм дээр. Тэгвэл нэг айлдаа 30 сая төгрөгөөр бохир цэвэр дулааны бүрэн шийдэх боломжтой байдаг байхгүй. Хамаагүй бага зардалтай. Тэгээд дээрэс нь юуны хувьд болохоор дулаан одоо нараарч байна уу, өөрөө дулаан алдагдaltaгүй байшинч байна уу, хамаагүй илүү бага зардалтай. Та энгийнээр бодоод үз. Та 2-3 км турбаа газар доор 3-4 метрийн доор булаад тэгээд тэрийг ачлаад ингээд тэрний ашиглалтын зардлаа ингээд бодоод үзэх. Энэ чинь өөрөө тэр нэг байшинг дулааснаас хэд их илүү өндөр өртөгтэй. Хоёрт нь таны түрүүний ярин дээр нэг санал байсан. Бид дулаан үйлдвэрлээд тэр захилгаанаа гаргаж авангуутлаа дулаан дайвар бүтээгдэхүүн гэдэг агуулгаар ярьж байна. Дулаан дайвар бүтээгдэхүүн гэж агуулгаар явж байгаа учраас дулаан нүүн хитрхийн хямдхан байгаа байхгүй. Дулаан бол одоо жишээлбэл амлагангийн дулааны станц одоо
сэдв таслаад юу хариулаад гэдэг хамаагүй явсан хямдхан байгаа. сэдвээр. За. Тэгэхээр нэг доор 10 асуулт явуулах шүү тий. За. За сая юунаас хэлээ түүтний хот гэдэг. Би заавал тийм байх хэрэгтэй гээгүү тэр үр өгөөчтэй гэж байгаа. Үр өгөөчтэй. Дэлхийд 100 жилийн өмнө одоо энэ Азийн бүс нутгууд буюу манай хилээс урагшаа нэг 70 км яваад Жанчуугийн даваа. Жанчуугийн даваанаас урагшаа бүс нутгууд буюу Азийн орнууд, зарим дулаан орнууд бол хэсэгдсэн байдлаар шийдээ явдаг. Энэ эдийн засгийн үр өгөөчтэй. Одоо буцаад Ирхүү, Казахстан, манай энэ Жанчуугийн даваанаас хоошоо Хөхотоос хоошоо бүс нутгууд бол энэ бол хүйтний хотуудад байдаг. Одоо дэлхийн жишгээр бүх хотууд, одноодсон хүйтний хотууд төвлөрсөн эсвэл дунд оврын төвлөрсөн байдлаар дулааныг шийдчихэж бол эдийн засгийн үр өгөөчтэй гэж. Эдийн засгийн бол таны одоо ярьж байгаас би бол бүр эсрэг тоо статистикууд хэлж чадна. Хамаагүй төвлөрсөн байдлаар хямдхан байдаг. Яг тэгвэл манай Монгол улс чинь жилийн одоо 70-80% буюу 9 сард нь хүйтэн байдаг. Зунчсан манайх шөндөө хангаан бүс нутгуудаар хасах хэмлүү ордог, цан зөгтөг ийм одоо онцлогтой. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол энэ хөнгөлөлттэй. Та сүүлийн технологи ярьж байгаа шиг байна. Wi-Fi-аар бол бид нар юм дамжуулж байгаа. Манай Tesla бол цахилгаанаар агаараар цахилгаан дамжуулахыг бол онлын үед нээсэн. Одоо бол бид нар гар утсыг бол тооч байдлаар бол цэнгэлж байна. Одоохондоо бид нар цахилгаан станцаас юм уу цахилгааны хүүсрүүдээс өрхийн айлууд руу шууд цахилгааныг агаараар явуулах одоо хэрэглэн дээрээ буюу хэрэглээний физик нэвтрэг байна. Тийм учраас бол дамжуулах шугам дид станцуудаар бол нэвтрүүлж байна. Ийм учраас бол одоохондоо юу технологийн хувьд шийдлийн хувьд бас боломжгүй байгаа. Одоогийн бидний хэрэгжилж байгаа буюу энэ усаар дулааныг дамжуулах бол дэлхийд дахинда хамгийн хямдхан юм өртөг байдаг. Таны хэлж байгаа зөв сая цахилгааны үн нэмэгдснээс болоод одоо манай цахилгаан дулааны хосолсон их усрүүд бол ажиллахад ашигтай болсон. Харин дулааны их усрүүд дангаараа байгаа амгалан цахилгааны станц, амгалан дулааны станц, багнуурын дулааны станц бол өнөөдөр баг л цалингаас тавьж чадхааргүй хэмжээний алдагдaltaй байгаа. Агаарын бохирдлын юунаас үүсэж байгааг бол өвөл дулаан үүсгэх гээд нүүрсийг шатааж байгаа. Хамгийн энгийн зарчим тийм ээ. Тэгэхээр бид нар дулаан үүсгэж байгаа энэ их усрүүдийг бол цаашид либералчлах шаардлагатай байгаа. Үүн дээр гэж хэлэхэд одоо бол хуулийн төсөл өргөм баригдахад билээ явж байгаа. Тэгээд дулаан дээр хамгийн чухал юм бол дулаалга биш. Дулаан дээр хамгийн чухал юм бол хэрэглээ тоолор. Хэрэглэгддэг, хэмжигддэг байх хэвээр. Өнөөдөр бид нар цэвэр усыг тоолоргүй байхад Эрдэнтийн жишээ, Эрдэнтийн ариутгах татваргын ачаад ихсээд хүн болгон усаа үнэгүй эргэлдэг ба тоолортой болсон чинь 70% ачаалан багасцсан. Тэр шиг өнөөдөр дулаан тоолор байхгүй үнэгүй эргэлдэг. Бид нар халууцаад цонхон онголоод дулаан эрчим хүчийг гаргаад идэх хэрнээ нүүр шатаагаад агаараа бохирдуулаад байдаг. Тэгэхээр дулааны нэг номер чухал асуудал тоолорт бол. Хүн тоолортой болж иж хэмжигддэг юм а өөрөө хэмжиж анхаарч иж дулааны амны ингэснээрээ бид нар түрүүний ярьж байгаа дахиад баргалж 50,000 орчим айлын одоо ийм өрхийн хэрэглээг бол хэмнэлтээс бол үүсгэх боломжтой байж байгаа. Захилгаан байна шүү дээ тийм. 3-4 цахилгаан станцуудын тус тусынхан одоо өртг нь хэд байгаа. 3-р цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг хэдээр гаргаж байгаа. 4-р цахилгаан станц хэдээр гаргаж байгаа. За сэргээгчд эрчим хүчүүд 1 кВт-ийн хэдээр гаргаж байгаа. Бөөрөлжүүд хэдээр гэрээ хийсэн. Хэдэн жилийн доктортой гэрээ хийсэн. За би яг нарийн тоо үзүүлэлтүүдийг нарийн мэдгүй. Гэхдээ ерхий тоо бол байна. Нүүрсээр ажиллаж байгаа энэ манай түн системийн нийт эрчим хүчнүүд ойролцоогоор бол эрчим хүч дулааны 90-с дээш хувийг 93-аас дээш хувийг бол хангаж ирсэн. Тэгсэн хэрнээ зардлын буцаагаад нэг юуны 70% авдаг. Харин нөгөө нар салхины их усрүүд болон бусад их усрүүд үлдэгдэл дулаан цахилгааны эрчим хүчийг хангаж байгаа хэрнээ буцаад зардлын багаж 30% авчдаг буюу нүүрстэй одоо харьцуулахад 1 ГК цаг буюу 1 МГц цагийг үйлдвэрлэж байгаа нь сэргээгдэх эрчим хүчнийх баргалж 10-аас 20 дахин үнэтэй байгаа асуудлууд байгаа. Одоо Монгол улсын хэмжээнд 3 сэргээгдэх жишээ юуных салхин сэнсний станц түн системд бол гуруула бол яг Улаанбаатарын одоо холбогдож байгаа түн системд бол юун дээр хоолтын даваан дээр байгаа. Дээрээс нь сайн шандын цогцтой дээр баригдсан 3 салхин станц бол гуруулаа нийлүүлдэг. Нарны хувьд бол бас 2 том станц. Дээрээс нь батарей ургуурын хувьд болохоор Азийн хөгжлийн банкны 80 мегаваттын хүчин чадалтай 200%-ийн мегаватт буюу 2.5 цаг барих хүчин чадалтай багнуурын 50 мегаватт буюу 200 мегаваттын 4 цаг эдгээр ингээд барьж байгаа. Тэгэхээр юуны хувьд бол эдийн засгийн өгөөжийн хувьд бол нүүрс одоо Монгол улсын одоо эдийн засгийн үр өгөөжийн хувьд бол маш өндөр агуулмжтай явж байгаа. За хүүтний хотуудад одоо төвлөрсөн дулаан хамгийн ашигтай гэд баталж байна. Гэхдээ жишээлбэл ямар ч улс орн өөртөө харьцангуй давуу байгаа зүйлээ ашигладаг. Өөрөөр хэлбэл одоо юу гэж гэдэг юм уу, Якутч гэдэг юм уу те. Тэд нар бол ихэвчлэн газаараа шийдэж байгаа. За улаан ud эрхүү үедэр бүгдөө нүүрсээр шийдэж байгаа. Газ одоо цахилгаанаар шийдэж байгаа. За гэхдээ та эрхүү улаан удад очиод үзсэн бол маш утаатай байгаа.
одоо айлууд нь бүгд нүүрсдүүлж байгаа, мод төлж байгаа. За одоо Швейц гэдэг юм уу, юу ч гэдэг юм, Финланд гэдэг юм газруудад болохоор хэсэгдсэн дулаан хангамжаар шийдэж байгаа, газар шийдэж байгаа. Тэнд яагаад гэхээр туйлын юутай ойрцсон учраас наргүй шах байдаг хэрэг. Манад амар том давуу талтай. Бид хэд далайн түвшингөөс 1000 одоо 300-аас 1500 м өндөрт байгаа учраас бид хэд нартай байхгүй юу? Тэгэхээр шууд төвлөрсөн тийм системээр ингээ хийхэд нийтийн орон сууцчлалууд бол байж болно. Гэхдээ яг ингээд бүр хол гараад ингээд төвлөрөөд ивэл нийтийн орон сууцуудыг ч гэсэн бие даасан байдлаар одоо цахилгаан хангамжаач шийдэж болно, нараач шийдэж болно. Буцаагаад одоо жишээлбэл манайх эрчим хүчний хэмнэлттэй байшингууд барьдаг хибрид хаус гэдэг. Одоо жишээлбэл 70-80 м2 байшингууд нэг ч цахилгаан халаалт хэрэглэхгүй, нэг ч төвлөрсөн систем халаахгүйгээр зөвхөн нарны дулааныг шингээж аваад нөөцлж байгаа халаатдаг. Хүний биеийн дулаанаар халаадаг тийм шийдлүүд байгаа байхгүй. Тэгэхээр тийм шийдлүүдийг бий болгоход тэр байшингуудын дулааны одоо барих өртгөний 20-30 хувиар л өснө үхээс та бүхний ярьж байгаа шиг тэр том дулааны станц, тэр шугамын арчилгаа буцаагаад дулааных нь татаас гэдэг зүйлгүйгээр тэр байшингуудыг бий болгох бүрэн боломжтой байхгүй. Гэтэл шууд ингээд би нэг л юм гайхаад байгаа байхгүй. Төр дүлдэх ёстой нийтийн одоо байгууламжууд буюу сургууль цэцэрлэгийг төр барих ёстой болохоос ш та сая менежмент гэдэг одоо нэг залжин байдлаар хэлжлээ л дээ. Гэхдээ яг тэр сэлэг төвийг та хэд барьж байгаа ш мөнгөний гаргаад. Тэгэхээр хувьд үлдэх орон сууцыг яг төр бариад байгаа гэдэг асуулт байхгүй. За баярлалаа. Мэтгэлцээний нэмэлт тайлбар хэсэг бол маш сонирхолтой өрнөлөө. Харин дараагийн хэсэг рүү шилжиж, дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. За энэхүү хэсгээр бол багийн ахлагч нь нөгөө гишүүнээс асууна, гишүүн нь ахлагчаас нь асуух маягаар мэтгэлцээ өрнө. За арай одоо 2 дугаар мэтгэлцэгч болон 3 дугаар мэтгэлцэгчийн хооронд нэмэлт асуулт хариулт хэсгийг эхлүүлээ. За 3 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. Танд нотлох талаас асуух ямар асуулт вэ? Хотын ерхий архитектураас бас асуух асуулт байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хот төлөвлөлтийн бодлого маш тодорхойгүй, ойлгомжгүй, хүмүүст хүлээлт үүсгэсэн ийм байдалтай байсан. За тэгээд одоо 2040 гэдэг ийм бодлогыг хийгээд улсын хурлаар батлуулах гэж байгаа юм байна. За энэ дээр бол одоо нэг хагас жилийн орчим одоо та бүхний мэдээлэлээс сонсоход бол гэр хорооллын 90% нь орон сууцчлуулнаа. 9% нь одоо амны орон сууцны хороол болгоно гэсэн байсан. Тэгээ энэ тоо бол саяны таны тайлбараар өөрчлөгдөж байгаа юм шиг байна гэж 90% гэдэг тоо бууж байгаа юм шиг байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт та хэлээд өгөөш. За асуултанд баярлалаа. Ойлгомжгүй байсан гэдэг дээр 100% санал нэг байна уу? Энэ дээр нөгөө хорооны иргэдээс асуудаг ганц хамгийн том чухал асуулт нь манайх дахин төлөлтөнд орсон юм уу, ороогүй юм уу гэдэг л ерөөсөө тэнд амьдарч байгаа 5 настай эмээд хамгийн чухал асуулт байж байгаа. Тэгээ энэ дээр үнэхээр ойлгомжгүй байгаа байдлаас болоод энэ дахин төлөлтийн асуудал энэ иргэний амьдрах хэрэгт нөлөөлж байна гэдэг үднээс нь бас газар чөлөөлтийн албан дээр энэ мэдээллийг нээлттэй байлгая. Хаана дахин төлөвлөлтийн ямар төлөвлөгөөнүүд орсон байгаа мэй гэдэг нээлттэй байлгая гэдгээс нь хичээгээд ажиллаж байгаа. Яа тэгэхээр 2040 хөгжлийн төлөвлөгөөг өөрөө хийхдээ бид заавал иргэдийн санал асуулгыг бол маш ихээр авсан байгаа. Нэг нийт 2 удаагийн хэлэлцүүлэг хийсэн бүх бидний одоо энэ ерөнхий тавьсан байгаа товч танилцуулга бол дандаа нээлттэй байж байгаа. QR код уншуулаад хаанаас ингээ харах боломжтой. Тэгэхээр ерөнхий зураглал за хаана хавьд ер нь чөлөөлөгдөх гээд байгаа, хаана хавьд өндөр сууцны байх гээд байгаа, аль хэсгээр нь одоо яг гэр хорооллын дахин төлж явагдах гээд байгаа гэдэг нь бол бүгд одоо ингээд нээлттэй бол байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг илүү ингээд түгэх шаардлагатай юм байна гэж харж байгаа. За хуваар хэлэхээр болохоор 90% гээд энэ нөгөө Улаанбаатар яг хотод 170 мянган гэр хороол байгаагийн 70% гэдэг нь болохоор яг хамгийн сүүлийн тоо. 90 гэдгийг нөгөө бүсээрээ ярьсан болов уу гэж ойлгосон. Тэр 90 гэсэн тоонууд бас олон нийтэд яваад илээ. За тэгэхээр 70%-ийг л одоо амьдарч байгаа гэр хорооллын 70%-ийг орон сууцруулна гэдгээр 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд маань бол орсон байгаа. 2 дугаар мэтгэлцэгч маань Ницахаас асуух асуулт байна уу? Би яг өөрөө асуух уу? Тий. За хэрвээ байхгүй бол за 3 дугаар мэтгэлцэгч манаас асууж болно. Би ярьж болно тий. Болно, ярьж байна. За тэгэхээр 70% гээд бас л багцааг бол төлөвлөлт явж гин гэж ингэж харж байна. Дахиад гэр хорооллын нийт гэр хорооллын 172 мянган айл өрхийн маань 70% гэхээр ч одоо хэд болох юм? 100 гаруй мянган айл өрх нь дахиад 15 жил дахин төлөвлөлтийг хүлээх нь орон сууцнд орно гэж хүлээх нь. За ингээд буруу төлөвлөлт буюу одоо юу гэх юм бэ? Ийм өндөр хүлээлт үүсгэхээр гэр хороолол би түрүү хэлсэн. Гэр хорооллынхан амьдрах орчноо сайжруулж болдгоо, байшин барилгаа дулаалж болдгоо, яндангаасаа салж болдгоо. Яагаад гэвэл иргэжил дахин төлөвлөлт ороод ирнэ. Магадгүй 3 жилийн дараа ороод ирнэ. Тийм учраас би энэ одоо 5 сая төгрөг гэдэг юм уу 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд хайран байдаг. Тийм учраас одоо бидний судалгаагаар бол гэр хорооллын 172 мянган айл өрхийн ер нь нэг
60 орчим хувь нь хашаандаа сайхан амьдрах юм байна. Ийм сонирхолтой байна. Тийм учраас тэр хашаанд нь сайхан амьдруулах, бие даасан дэд бүтэц, цахилгаан хангамж, тэр усны асуудлыг шийдэх тал дээр төр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэг. Хоёрт нь гэвэл тэр 170 мянга 2 дахь тоон гэвэл за нэг 20-30% дахин төлөвлөх юм байна гэж ингэж харж байгаа. Газар нутгаар бүсчлээд харах штэ. 20-30% дахин төлөвлөх юм. Тэр нь хотын төв хэсэгтэй. За тэгээд нэг 5-10% нь бол газар чөлөөлөх буюу одоо жалах судагт амьдардаг, галын машин очихгүй амьдардаг хэсэг нь бол 10 орчим хувь нь чөлөөлөгдөх юм байна. Тэгэхээр 70 20 10 гэдэг ийм зарчим бол хамгийн бодиттой гэж таньсаг туссан. За танд тодорхой хугацаа үлдсэн байна. Та нэмэлт тайлбарлаад дуусгаж болно. За. Асуулт асуусан ч болно хамаагүй. Тэгээд дараагийнхаа дүгнэлтэн дээр бол хариулж болно шүү дээ. За. За тэгээд яг 20-40 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөндөө дахиад нэг хамгийн гол бид хэдийн баримталж байгаа зарчим бол цомхон хот байж, компакт гэж ярьдаг цомхон хот байж 20 минутын хот болёо л гэдэг байгаа. 20 минутад нийгмийн үйлчлэгийг авдаг болёо гэдэг ийм зорилтыг тавьж байгаа. Тэгэхээр хэрвээ ингээд тархаас суурьсан гэр хороол энэ чигээрээ яваад тах юм бол нөгөө сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжид 20 минутын хотод хүрэх юм боломжгүй болчиход байгаа. Дэлхийн нийтээрээ Америк шиг ер нь тараас суурьшиж нэгний хашаатай том яардтай ингээд амьдрий гэдэг жишг бол одоо ингээд өөрчлөгдсөн компакт байя гэдэг энэ чиглэл рүүгээ явж байгаа. Улаанбаатар хот ч гэсэндээ энийг түшиглээд 20 минутанд нийгмийн үйлчлэгийг авах боломжтой юм цомхон хот болгоё л гэж төлөвлөж. За баярлалаа. Нэмэлт асуулт хариултын хэсэг маань үргэлжилж байна. Харин одоо 1-р мэтгэлцэгч болон 4-р мэтгэлцэгчийн хооронд үргэлжлэнэ. За нотлох багийн ахлагч танд няцах талаас асуух асуулт байна. За би няцах талаас нэг хэд хэдэн асуулт асууя. За нэгдүгээр өнөөдөр хэдүүлээ ингээд дэлхийн жишгээ харах хэрэгтэй. 7 доо отоход 2 удаа агарын бохирдолд орж исэн. Түрүү манай Түнбаяр тэргүү хэлж байна. Эрхүү одоо Астана, Алмата бүгд л тодорхой хэмжээний агарын бохирдолтой байж байгаа. За тэгэхээр энэ дэлхийн агарын бохирдол, түгжрэл, тийм ээ, хөрсний бохирдол гэх мэт энэ хотод тулгамддаг асуудлууд бол энэ дэлхийн одоо биднээсээс илүү хөгжилтэй явж байгаа хотуудад 200 жилийн өмнө, 100 жилийн өмнө ингээд бүгд тохиолдоод одоо зарим нь тохиолдоод явж байгаа. Бид нар бол энийг яг энэ дэлхийн жишгийн дагуу шийдвэрлэгдээд явж байгаа асуудлууд байгаа, тийм ээ. Тэгээ энэ шийдвэрлэгдээд явж байгаа яг энэ дэлхийн одоо бусад хотуудын туршлагын дагуу хийгдээд судалгаан дээр үндэслэн байгаа ажлууд дээр одоо та хэд маань яагаад энийг бас орон сууцчлалтыг буруу гэж хараад байгаа юм бэ? Орон сууцчлалт чинь зөвхөн агарын бохирдол биш. Аюулгүй байдал. Нөгөө human well-being буюу хүний сайхан амьдрах орчны асуудал. Гэмт хэрэг, сэтгэл ханамж, ногоон байгууламж, амьдралын чанар, тав тухтай орчин үеийн дэд бүтцийн хүртээмжтэй орчинд Монгол хүн сайхан амьдарч, сайхан дэд бүтцийн хүртээмжтэй орчинд хүн сайхан амьдарснараа хүний эрүүл мэндийн байдал эрс сайжирч, сэтгэл санаа бас тэр хэмжээгээр гэр бүлийн ад жаргал нэмэгдэж, наслалт уртсдаг. Тэгэхээр энэ байдлууд дэлхийн жишгийн дагуу орон сууцчлалт аюулгүй, тав тухтай, дулаахан хотын орчиндөө таарсан энэ орчин руу явж байгаа. Яагаад энийг бас өгөөсгөж гэр орол одоо байгаа энэ хүндрэлтэй асуудлуудаа төвлөрөөд байгаа юм бэ гэдэг л үндсэн одоо суур асуулт. Дэлхийн жишгээс яагаад ухраад байгаа юм бэ? За сэлэв төв биш үү? Сэлэв төв дээр жишээлбэл 1 м квадрат хэдэн метр квадратаар айлуудын төлөвлөсөн дундаж метр квадрат нь. Ер нь дундаж хамгийн дээд доод хоёрыг. За сэлэв дээр ингэсэн байна. Сэлэв дээр ойролцоогоор дундаж метр квадрат нь 63 метр квадрат. За дунджаар. За та надаас өөр асуух асуулт байна. Би сайн асуусан шүү дээ. За ингээд ягаад би таныг дэлхийн жишгээс дэлхийн шинжилгээ ухаан дэлхийн хүн төрөлхтний хотын жишгээс ухруулах гэдэг юм бэ л гэж. За та одоо яг нэг түрүүн ерхий архитекторын хэлж байгаа санаа бас компактны жижиг болгоё гэж хэлж байна л да. Өөрөөр хэлбэл одоо уулан дээр би нэг төгс дэлгүүр архитекторын хэлжээс хэд хэдэн яриануудыг сонсч байсан. Уулан дээр байгаа айлуудыг ингээд буулгаад тэгээд хотын доор байгаа байранд оруулаад тэгээд уулыг нэг ногоон байгууламж болно гэж ярьж байсан. Энэ бол яг үнэ хэлээд амар гоё гэгэм өрөөдөл боломжгүй. Тэр нөгөө ууланд байгаа айлуудыг тэгээд доор улс байр барьж өгөө тэгээд үнгүй оруулах юм уу? Тэгвэл тэр нөгөө бид нар өнөөдөр ипотек төлөөд явж байгаа ямар үнцэнтэй байгаа. Ямар ачигтай байгаа. Яг энэ за нөгөө талаас таны бас асуултанд хариулахад за жишээлбэл одоо нэг 10,000 айл орон сууцыг барих гээд
4 жил одоо болох гэдэг шүү дээ 3 4 жил. За магадгүй ингээд та хэдэн гэгээн төсөөлөөр бодоход 4 жил болчих. Та асуултанд хариулахгүй За шүү. би хариуллаа. Тэгээс төсөлтөлгөр дарга тэрийг үнгүй оруулах гэж хэлээгүй шүү. Нийслэлийн менежментийн хувьд тэгж явна гэж байхгүй. Тэгээд байгууламжийг нэмэгдүүлээд тий. За тэр одоо газруудын чөлөөлөлд худалдаж авангуутлаа тэр одоо тэр худалдаж авсан мөнгөөр нь байранд оруулах чинь тийм мөнгө Монголд байхгүй. За хоёрт нь та 100000 айлын орон сууцыг за 4 жил барих чинь. Тэгэхээр яг энэ хурдаараа та 220,000 шүү 170,000 айл биш шүү. 2 жил тий. Тий. За 220,000 айл шүү 170,000 айл биш. Тэгэхээр 22 яг ийм төслийг та хэдэн жил хэрэгжүүлэх вэ? Энэ бол ингээд бодитоор ингээд бодоод үзвэл хэдэн 10 жилийн хугацаа байхгүй. Энэ хооронд бид одоо тэр чигээр утаатай хөрсний бохирдолгоо байгацаар Одоо байх уу байгаа гэдэг асуудал. нийслэлийн болон За, төрийн буцаага. яж төслүүд нь 28 он гэхэд 15,000 ашиглалтанд авч одоо явж байгаа төслүүд нь шүү. Орохоор байна. 32 он гэх чинь нэг 35,000. Тэгээ хувийн ишлүүдийн статистик авч үзэхээр бид нар 38 он гэхэд бол 75,000 орос суцтай болж байгаа хувийн ишлүүдийг. Та нэг асуултанд хариулсан Би үү? асуулт надад цаг байгаа. Асуултанд хариулах гэдэг хариулъя. За нэг гол агуулга нь за хүн болгоо одоо өнөөдөр парта байшинд одоо би угаасаа дотроо нөөлтөө тийм байранд орохыг хүсэж байгаа. Яг үл энэ бид тийм мөрөөдлийн зүйл. Гэхдээ яг та бүгдийн хүсэж одоо юугаар хязгаарч боломжгүй байгаа байхгүй. Ямар тооцоол, ямар эдийн засгийн аргачлал байгаа. Өнөөдөр гэр хороололд одоо орон сууцнд орох боломжтой бүх хүмүүс нь орон сууцнд орчод байгаа шүү дээ. Тэрийг яаж орон сууцуулах гэдэг. Яаж тэр хүмүүсийг орлоготой болгох гэдэг. Та зүгээр боломжгүй л хариулчихлаа. Боломжтой болохгүй бид нар менежер. Харин боломжгүй байхгүй. За баярлалаа. Нэмэлт асуулт хариултын хэсэг энэ үрээд өндөрлж байна. Харин одоо мэтгэлцээний дүгнэлтийн хэсэг эхлэхэд бэлэн болсон байна. За мэтгэлцээний дүгнэлтийг эхлүүлцгээе. Тэгэхээр мэтгэлцээ ямар хөө болж өрнөв таны хувьд? Үнэхээр яг агаарын бохирдлыг бууруулахыг гарцсан орон сууцсуулт үнэхээр бишээ гэдэг талаас одоо таны дүгнэлтийг сонсъё. За таны цаг явж эхэллээ. Тэгэхээр энэ мэтгэлцээнээс бол хашаандаа сайхан амьдрах нь бүр илүү ач холбогдолтой чухал юм а гэдэг одоо тийм бүр бат итгэл үнэмшилтэй болж авлаа. Тэгэхээр төвлөрсөн байдлаар дид бүтцийг шийднэ гэдэг бол одоо бараг 20 жилийн өмнө хоцрогдсон олон улсын жишгүүд ярьж байна. Харин олон улс бол бүр эсрэгээрээ явж байгаа. Бие даасан байдлаар хашаандаа асуудлаа шийддэг. Өрхийн үйлдвэрлэл одоо тэр эрчим хүчээ өрхийн үйлдвэрлэл болгодог тийм ээ. Хашаандаа пассив байшинтай болдог. Хашаандаа одоо хайбрид хаустай болдог. Хашаандаа тэр ногоо цагаагаа тарьж иддэг. Хашаандаа хүүхдэд тоглуулдаг тийм ээ. Тийм одоо зүйл рүү бол дэлхийн нийт явцсан. Яагаад гэвэл дэлхийн нийт барууны орнууд бие даасан байдлаар амны хаавас эдлэнгийн эзэд болоод байгаа гэхээр хэд хэдэн том хүчин зүйл байгаа байхгүй. Нэгдүгээрт бол энэ дайн байлдаан, Украины дайн байлдаан. Нэг бөмбөг хаяхад төвлөрсөн дид үтцээр нэг бөмбөг хаяхад хэдэн мянган айл дид үтцгүү орон сууцны айлууд цонхороо яндангаа гаргаад 100% оруулж тавьж байгаа байхгүй. Тийм учраас бие даасан байх гэдэг шүү дээ. Хашаандаа бие даа. Улс бие даах чинь дүүргээрээ бие даамаар байна. Хашаандаа бие даамаар байна. Энэний төлөө явж байна. За хоёр дахь том аргумент бол сая цар тахал болоод өнгөрлөө. Дахиад цар тахал болохыг үгүйсэхгүй олон цар тахлууд бид нэр хүлээж байгаа. Энэ цар тахлын үед хаана хамгийн хүмүүс эрүүл саруул байдаг вэ гэхээр гэр хороолоод хашаанд эдлэн газартай байгаа хүмүүс цар тахалд өртдөггүй байхгүй юу? Тэ. За 3 дугаарт бол дэлхийд даяар хүнсний хомсдол үүсэж байна, тийм ээ. Хүнсээ өөртөө үйлдвэрлэдэг болох хэрэгцээ шаардлага дэлхийн нийтэд байна. За тэгэх юм бол өөртөө эдлэн газартаа хашаатаа хөрөнгөтэй хүнсээ үйлдвэрлэдэг тийм үү? Эрүүл хүнсээ хэрэглэдэг байхын тулд бид нар яг хашаандаа сайхан амьдрах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр манай хот бол юу вэ гэхээр зөвхөн орон сууцсан дээр бооцоогоо тавьж, зөвхөн нүүрсэн дээр бооцоогоо тавьж, бүх мөнгөө тийш нь хийж маш их олон жилийг алдлаа. Маш олон алдагдлыг хүлээлээ. Маш олон иргэн хохирлоо. Тэгэхээр гэр хорооллынх минь өөрсдийнхөө эдлэн газрыг хамгаалъя. Хашаандаа пассив, хайбрид, эрчим хүчний хэмнэлттэй хаустай болъё. Хашаандаа сайхан амьдрах гэж уриалмаар. Баярлалаа. За баярлалаа. За хариу одоо мэтгэлцээ хэрхэн яаж өрнөв? Таны дүгнэлтийг сонсомоор байна. 2 дугаар мэтгэлцэгч таны цаг явж эхэллээ. За өнөөдрийн мэтгэлцээнээр буруу ойлголттой байсан нэлээдгийн хэсгүүд байна гэж ингэж харж байна. За эхний ээлжинд бол мэдээч энэ төвлөрсөн дулааны систем нь өөрөө одоо Улаанбаатар шиг энэ хотод бол ерөөсөө эдийн засгийн үр өгөөчтэй маа гэсэн дүгнэлтэл зайлшгүй гарч авахаа гэж байна. Энэ дээр бол олон ийм жишгч байдаг. Тэгэхээр энэ дээр бас маргах бол зүйлгүй баха. Гэтэ ганцхан төвлөрсөн бас бид хэд төлөвлөх гээгүй. Мөн хэсэгчлсэн дулааны хангамж их усүрүүдэг бол нийслэлийн хэмжээнд 10-50 байршилт бол төлөвлөд байгаа. Тэгэхээр энэ ажил бол зайлшгүй бол явнаа, явах хэрэгтэй байгаа. Мөн мэдээч сая хэлсэнчлэн амны сууцны хэсгүүд дээр бол бие даасан байдлаар шийдэх гэсэн ийм төлөвлөлтийг бол 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бол оруулаад байгаа. За ингэснээрээ бид өөрөө хамгийн сүүлд нь бол цомхон 20 минутын хотод бол амьдрах юм боломжтой гэж ингэж харж байна. За
орчин үеийн суудсанд амьдраснаар хүн бол ерөөсөө сайхан амьдрах, эрүүл аюулгүй энэ орчинд за байгаль орчинд ээлтэй ийм 20 минутын хоттлол амьдрах боломжтой маа гэж ингэж харж байна. За мэдээж бас өөр нэг хэсгээр бол одоо төр барилга барьж байгаа юм шиг бас манай эсрэг багийнхан маань бас ойлгосон байх шиг байна. Энэ дээр бол огт тийм биш байгаа. За хамгийн сүүлийн одоо ханы материалын хувьд гэтэл нийслэлийн орон сууцны корпорац бол хувийн хвшлээ шууд түншлэлээр одоо жишээ нь энэ төслийг бол хэрэгжүүлж байгаа буюу Монголынхаа барилгын компанийг бол ингээд дэмжиж түншлэлийн байдлаар за нийслэл нь бол газар чөлөөлтөг. Нэг бол энэ ханы материал үнэхээр гайхамшигтай үр дүнд бол хүрж байгаа. 95% газар чөлөөлөлттэй газар чөлөөлсөн та энэ дээр барилга барай гэсэн ийм зарчмаар бас явж байгаа. Тэгэхээр ийм санхүүгийн схемээр ч гэсэндээ одоо барилгачлалтын их их төслүүдийг бол хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр төр бол энэ дээр бол ганц ч байшин бариагүй гэж дахин хэлье. За хамгийн сүүлд нь хэлэхэд бол мэдээж өнгөрсөн 15 жил 10 жилүүд бол маш их бол алдаа гарсан. Энийг сайжруулахаа хүрээнд хот төлөлт гэдэг бол энэ бүх иргэдэд нээлттэй байх ёстой. Хаана газар төлөвлөхийн, хаана одоо дахин төлөвлөхийн гэдгийг бол тодорхой иргэдэд нээлттэй мэдээлэлтэй байгаа гэдэг үүднээс нь бол бид бас хийгээ явж байгаа. За мэдээж тэгээд бас. За баярлалаа. Сонирхолтой дүгнэлтээ хэлэх байлаа. Харин одоо дараагийн мэтгэлцээний дүгнэлтийг хийнэ үү? 4-р мэтгэлцэгчийг урьж байна. Тэгэхээр таны хувьд орон сууцжуулалт үнэхээр шийдэл биш ээ. Өөр ямар шийдэл байсан бэ? Танай багийн хувьд яг одоо дүгнэлт сонсъё. За манай компани одоо 2017 оноос хойш эрчим хүчний өндөр хэмнэлттэй амны орон сууцууд барьж эхэлсэн. Энд дээр нэлээд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоо орон сууцны гэхдээ тэр нь одоо орон сууцны ч гэсэн одоо төвийн бохир цэвэр дулаангүй гэсэн. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорондор бидэд 2 айлын газрыг чөлөөлөөд 7 айлын одоо таун хаус барьсан. Бүх одоо бохир цэвэр дулаан бүгд бие даасан байдлаар. Гэхдээ нэг айлын байшинг 78 сая төгрөгөөр зарсан. Герман хамтын нийгэмлээс ногоон төсөл хэрэгжүүлсэн гээд авсан айлуудаа 21 сая төгрөгийн татаасыг өгсөн. Тэгээд тухайн айл нэг 50 уучлаа 10% өгөөд 50 орчим сая төгрөгийн зээлэнд орсон. Тэрийг ипотекийн зээлэнд оруулахад сардаа 450 сая төгрөгийн төлөлтөөр одоо бохир цэвэр дулаан шийдэгдсэн орон сууцтай болж чадсан баггүй. Өөрөөр хэлбэл одоо утаа галт төлж зарцуулж байсан мөнгөөс илүү бага зардлаар буцаага дээрээс нь орон сууц түрээсээс ч илүү бага зардлаар ийм одоо орон сууцтай болж чадсан. Гэтэл энэ мөнгө биш үү те нэг айлыг одоо орон сууц одоо амны орон сууцжуулах зардал чинь өөрөө та бүхэн нийлээд байгаа төвлөрсөн дид үтцийн нэг айл татах өртөгтэй ойролцоо байгаа. Нэгтгэн тэрний дараа дахиад байр баригдана шүү дээ. Хоёрт нь тэр төвлөрсөн дид үтцсэн үнэхээр ашигтай байсан бол яагаад 85% татаастаа одоо хүртэл айлуудын дунгуулан хангамжаар өгөөд байгаа юм. Тэр чинь өөр бас том асуудал байгаа байхгүй. За тэгэхээр эцэг юунд гэхээр та одоо сүүлийн юун дээр хахад төгс дэлгэр ерхий активитер хэлгээд төр нэгч байшин бариг өгнө. Та нар тендер зарлаад байгаа үстэй. Тендер зарлаж байгаа юм чи төрөл барьж гин гэсэн үг үстэй. Цэцэрлэгээ тэгээ төр барьд юм. Та нар л тендер зарлаж мөнгөний өгж бариулж байгаа үстэй. Тэгэхээр та барьж байгаа байхгүй да. Тэгэхээр нэг өсөндөө зүгээр ингээд төрд үлдэх нийтийн одоо сургууль цэцэрлэгийг барихгүйгээр яагаад хувьд үлдэх орон сууцыг төр бариад байгаа нэгтгэн. Хоёрт нь одоо өмнө одоо дахин төлөлтийг яаж хэрэгжүүлж ирсэн бэ гэхээр жоох алдаатай. Гэхдээ энэ алдаа нь юунаас болсон бэ гэхээр хот өөрсдөө зөв төлөвлөж чадаагүй одоо юугаар батлуулж чадаагүй. Гол юм нь шүү дээ те. Хувийн дид үтцийг нь өөрсдөө татаад газар чөлөөлтөө өөрсдөө хийгээд мөнгөө өөрснөө босгоод орон сууцны хотгонууд босч ирсэн бол одоо газрыг одоо улс чөлөөлөөд дид үтцийг нь улс татаж өгөөд тэгээд санхүүжилтийн хүртэл улс бонд босгож зарцуулна гэдэг чинь өөрөө энэ чинь ерөөсөө төрөл хийж байгаа асуудал болчихж байгаа зү. За баярлалаа. За Ницах багта баярлалаа. Харин одоо мэтгэлцээний сүүлийн дүгнэлтийг хийнэ үү мэ? Нотлох багийн ахлагч 1-р мэтгэлцэгчийг урьж байна. За таны хувьд агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргыг орон сууцжуулалт гэсэн байр суурьтай мэтгэлцсэн. За тэгэхээр дүгнэлт таны хувьд ямар хөө байна? За агаарын бохирдол гэхгүй Улаанбаатар хотын энэ хүний амьдралын чанар гэр бүл дотор ороод байшиндаа ороод ирэхээр амьдралын чанар гудамжиндаа гараад нийгэмдэр гарч ирэхээр нийгмийн Улаанбаатар хотын хүртээмж энэ асуудлыг бол шийдэж байгаа хамгийн гол асуудал бол энэ орон сууцжуулах бодлого хөтөлбөр юм аа. За би бас ингээд дүгнэлт хэлэхэд бид нар бол одоо явж байгаа дэлхийн чиг хандлагаар л явж байгаа. Дэлхийн бус тосуудын туусан түүх яг тэрний араас харин бид нар тэндээс суралцаж аль болох алдаагийн баг авч оноогийн түргүү авч ингэж суралцаж явах хэрэгтэй. Тэгээ тэр хандлагын дагуу судалгаа тооцоон дээр үндэслэж хийж байгаа. Дэлхийн хотууд бол сүүлийн хандлагаар бол төвлөрч амьдарч байгаа. Маш олон хотууд, тосгодууд, эзүүр залуучууд хот суурин газар руу явдаг болсон. Бүр Австрал твээс шин залуучууд нь Америк руу явж Азийн одоо хөгжингөө орнууд руу явдаг ийм хүн төвлөрч амьдардаг, хөгжлөө дагдаг ийм одоо дэлхийн чиг хандлагатай болсон байна. Тэгэхээр Улаанбаатар хот маань бас
тэр чиг хандлага руу зөв төлөвлөлтийг өрж байгаа. За зарим мэдээллүүдээр бол манай хоёр эсрэг мэтгэлзэгч байхаа бол мэдээллийн дутуу байна. Мэдээлэлтэй хамтран солилцвол бид бүгд бол яг нэг ойлголттой болох бах гэдэг би өнөөдөр маш том дүгнэлтэнд хүрлээ. Тэгэхээр мэдээллийн урсгалаа бид нар хоорондоо сайн солилцох хэрэгтэй байна. За Улаанбаатар хотын хувьд гэвэл мэдээж алдаа оноотой одоо 40 жилиг бол өнгөрөөлөө. 1965-аас 1985 оны хооронд Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтын он жилүүд явж одоогийн ТЭЦ 3 4-р хороолоод арь ширний үйлдвэр, гурилын үйлдвэр гэх одоо Улаанбаатар хотын инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийн өнөөгийн одоо суур барилгуудын 70-аас 80% бүтсэн байна. Тэгээ ингээд 85 оноос хойш Улаанбаатар хотод бол бүтээн байгуулалтууд бол дэд бүтцтэй суур дээр явагдаагүй. Энээсээ болоод өнөөдрийн түгжрэл, агаарын бохирдол, дулааны хомсдол, цахилгааны хомсдол гэж асуудлууд үүсчээ. Тэгээд түүхэндээ анх удаа бид нар 42 жилдээ Улаанбаатар хот маань 16 мегац-лоос 11 мегац-ыг өнөөдөр гараанаас гаргаж 42 жилийн дараа бол ТЭЦ 5-ыг эхлүүлээд байгаа юм амжилттай байна. За төрийн хувьд болохоор түрүүн бол санхүүгийн менежмент хийдэг. Бид нар бол улс төрийн эдийн засаг, макро эдийн засаг дээр менежмент хийж олон аргачлалаар бол төсвийн мөнгө гэхгүй хувийн хвшлүүдийг оролцуулж гадаадын нэг өнгөлттэй зээл хувийн хвшлүүдтэй хамтрах төр үеийн түншлэл буюу олон улсын PPP загваруудаар бол төслүүдийг хэрэгжүүлж анхаарч байна. Энэ бол дэлхий дээр ирж байгаа сүүлийн эдийн засгийн улс төрийн эдийн засгийн шинэ жишг хандлагууд байж байна. За Улаанбаатар хотын хоёр том асуудал болох түгжрэл агаарын бохирдлыг бид нар 27 онход аль алин 50%-аар бууруулна. Бид нар туулын хурдны замын төслийг эхлүүлсэн ажлын зураг дуусч байна. 32 км 6 агна зам, тойрог нэг замыг хэрэгжүүлнэ. Энэ жил одоо тендер нээлттэй зарлцсан. Анх удаа өөрснөө засгийн газрын баталгаатай санхүүжүүлэх нөхцөлтэй. Энэ хоёр төсөл 27 он дуусгаад Улаанбаатар хотын түгжрэл 50% буурна. За бид нар ТЭЦ 5 төслийг дуусгаад хөх нүүрслүү үлдсэн айлуудыг оруулахад Улаанбаатар хотын агаарын бохирдол 50% буурах буюу 20 жилийн өмнөх агаарын чанарын үзүүлэлтлүүгэн анх удаа орох юм албан статистик үзүүлэлттэй явж байгаа гэдгийг бас хариуцлагатайгаар дуулгая. Тэгээд эцэст нь амьдралын чанар сайжирсан гэр бүл нийтийн байгууллагын хүртээмжтэй хотын төлөө Улаанбаатарчуудтайгаа хамтраад энийг бол бүтээ хамгийн гол нь хоорондоо ойлголцол, эв нэгдэл чухал юм а гэдгийг бол өнөөдөр дүгнэе. За баярлалаа, мөн ялгаагүй сонирхолтой дүгнэлт илтгэл байлаа. За тэгэхээр мэтгэлцэн хэрхэн яаж өрнсийг үзэгч та бүхэн эхлээсэн дуустал үтсэн баг. Магадгүй бид нар ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ 2027 он гэхэд агаарын бохирдол болон одоо түгжрэл бол нэлээд өндөр хэмжээнд буурах юм байна гэж бол ойлголаа. Бас энэхүү мэтгэлцэн дээрээс ам гарлаа. Тэгэхээр магадгүй 2 жилийн дараа энэ нэвтрүүлгийг та дахиж үзээрэй. Мэтгэлцэн миний хувьд бол яг хоёр баг аль аль нь өөрсдийнхөө үнэхээр яг ярих ёстой бүх зүйлсийг ярьсан гэж миний зүгээс бол үзэж байна. Үзэгч таны хувьд агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга юу вэ? Тэгээд таны бодлыг өөртөжүүлдэ. Агарлан тусанд баярлалаа.